Хизээ нэгэн цагт Монголын яруу найрагч гэрэл байвас сүүдэр байдгийн хуулаар гинхэн жаргавал зовж болдгийн дуйлаар гэр бүл хийгээд сэтгэлийн уйтгар гэтлэх аргагүй тулгарч мэлмэн химэн бичиглэн үлдээсэн байдаг. Амьдралын үчиг шууд нэвтрүүлэг сав гарагийн 21 цагаас гэр бүлийн радио 104.5 долгионоор. Эрхэм сонсогч та амьдралын үчиг нэвтрүүлгийн сав гарагийн давталтыг хүлээн авч сонсно уу? Амьдралын үчиг нэвтрүүлэг. Сонсогч танд энэ орой минь төргий. За тэгэхээр өнөөдөр амьдралын учиг нэвтрүүлэг хүрч байна. Тэгээ энэхүү нэвтрүүлэг маань 7 хоног бүрийн 5 гаргийн оройны 21 цагт танд хүрдэг. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бид нар ямар сэдвээр ярилцсан бэ гэвэл сэтгэл зүйн боловсрол буюу хүн бүхэнд асуудал байдаг гэсэн ерөнхий сэдвээр ярьсан. За өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор мөн гэрэлт саруул гэрэлт ирээдүйд төвийн сэтгэл зүйч Цэсэнхүү өргөдөө ирсэн байгаа. За сайн байцгаана уу. Ингээд радио сонсож байгаа сонсогчдоо энэ үчиг мэндийг хүргье. Аха. Тэгэхээр өнгөрсөн нэвтрүүлгээр бид нар хүмүүс бас аз жаргалыг хайдгаа харин аз жаргалын 6 нөхцөл байдлыг бас дурдсан шүү дээ. Тийм. Хайр сэтгэлийн мэдрэмж, за амьдралын баталгаа, хүсэл мөрөөдөл, өөрийн гэсэн орон зай, дурсамжийн мэдрэмж, за өөрийгөө үнэлэх гэсэн ийм 6 зүйлээс хүн аз жаргалыг мэдэрдэг гэж. Харин миний хувьд бол хүн бол сонсох, харах, мэдрэх гэдэг зүйлээс аз жаргалыг мэдэрнэ гэж бодож байтал өөр зүйлийг бас тайлбарлаад тэгээд өнгөрсөн дугаарыг сонсон хүмүүс бас утцсан л да. Амьдралын очиг нэвтрүүлгийг сонслоо. Өстой бүр шин сод юм сонсож гин гэдэг талаас бас ярьжсэн. Тэгээд өнөөдөр таны хувьд бас энэ мэдрэмжүүдийг задлж ярьж өгөөч гэж бас урьсан. Тий, яг хаа тэгээд өнгөрсөн удаагийн нэвтрүүлэг дээрээс яг хүмүүс яс надлууч гэсэн бас тодорхой хэмжээгээр юу хандаж одоо ингээ таны үг сонссон гэж ирж ирсэн л дээ. Надлаа бас фэйсбүүкээр одоо бусад интернетээр, мэйлээр хандж илвэн лээ. Тэгээд яг чиний саний хэлдгийг чинь сонслоо одоо зөвлөдөө одоо үзэж харах одоо юугаа одоо ер нь амьдралын сайн сайхан гэж боддог гэсэн. Гэхдээ хамгийн гол нь нөгөө эн чинь нөгөө хамгийн доод сэтгэхүй чинь доод элемент чинь одоо яг юу энэ мэдрэмж гэж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл би нэг 2010 онд нэвтрүүлэг хийгээд энэ талаараа бас ингээ ярьж ирсэн чинь маргааш надлуу юуны нэг багшийн дэдийн нэг том одоо хөгшин профессор уцтаад чи амьдралын утга учир гэсэн чинь мэдрэмж яриад чал юу юм ярьлаа гэдэг намайг их загнасан байхгүй юу. Гэхдээ хамгийн гол нь тэр хүний ойлгоод байгаа тэр зүйл нь одоо ч ялх манай монгол хүмүүсийн алдаад байгаа зүйлүүд байгаа байхгүй юу. Хүн өөрийнхөө энэ толгой доторхоо би өмнөх нэвтрүүлэг дээр ярьсан хүн өөрийнхөө толгой дотор ч юу болж байгааг ойлгож сурах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй юу. Тэгвэл энэ толгой дотор болж байгаа хамгийн бага элемент чи юу гэдэг нь мэдрэмж байхгүй юу. Одоо чи одоо мэдрэхгүй эргэтэнгүүдээр одоо чиний зүрхний тэр нүд харах сонсох гэдэг чинь мэдрэхгүй эргэтэнгүүд ч байхгүй юу. Тэндээс ирж байгаа мэдээллүүд чинь одоо мэдрэмж болох хэвээр байхгүй юу чамд. Надамж мэдрэмж. Тэгвэл энэ мэдрэмж чи өөрөө яаж ажилтдаг юм бэ гэдэг хүн өөрөө эхлээд сайн мэдэх хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр одоо мэдрэмжүүд одоо нэгэн зэрэг хүн одоо сонсож байна. Нэгэн зэрэг харж байна. Хараад сонсоод одоо үнэрлээд ингээд гар хураараа хурж мэдрээд ингээд ийм олон мэдрэмж бодох алийг нь голчож авч үзэх юм. Алийг нь одоо зөв гэж үзэх юм. Аль нь яг чамд мэдрэмж болж орж ирж байгаа. Эдгээр хоорондоо холдохоор яаж байгаа гэдгийг бас хүмүүс гайхаж магадгүй. Тэгэхээр ийм л байдаг юм. Мэдрэмжүүд хоорондоо холддог нэг зарчим байдаг. Үндсэн зарим. Энийг нь доминантын зарчим хууль гэж нэрлэдэг юм. Доминант. Одоо нэгсэндээ орчуулбал одоо тэргүүлэгчдийн гэсэн юм уу гэдэг. Манлайлагч гэсэн утгатай. Энэ ямар ч гэхээр хүчтэй мэдрэмж нь хүчгүйгээ уусгаж хүчгүйгийнхаа хүчийг авч өөрөө улам хүчтэй болдог тийм зарчим байдаг байхгүй юу? Хүчтэй мэдрэмж нь. Тэгэхээр одоо нэгсэндээ чи хүчтэй мэдрэмж мэдэрж яхад сул мэдрэмж мэдрэгдэх юм бол тэр сул мэдрэмж алга болоод ариу нөгөө хүчтэй мэдрэмж улам хүчтэй болдог байхгүй юу? За. Энэ утгаар энийг одоо жишээлбэл ингээд одоо нялх хөвгтөр яриа л да.
За. Одоо хүүхд хөхөө хөгчийг. Тэгвэл наанаас нь одоо юу гэдгийг хөл гаранд нь хөрөх юм бол нөгөө хүүхд улам хүчтэй хөхдөг байхгүй. Яг тэр нөгөө хөхөө хөгж байгаа тэр мэдрэмж нь тэр хүүхдийн хувьд бол асар хүчтэй биш үү? Тэгэхэд наанаас нь тэр хөл гарлуу нь хөрөх ч юм уу, биеинд нь ингээд хөрөөд ингээд тат чангаах ч юм уу, эсвэл нэг баг зэрэг дуу муу өгөх юм бол нөгөө хүүхд яаж юм гэхээр улам хөхөө улам гүн хөгч юм гэдэг чи юу юм гэхээр тэр хөхөө хөх тэр гүн мэдрэмжинд нь тэр бус мэдрэмжүүд нь өөр ирэхгүй уусч улам тэрийг хүчтэй болгож өгч байгаа. За. Энийг одоо жишээ нь одоо яхаа саяны жишээг бас хүмүүс яхаа ойлгоогүйж магадгүй. Одоо жишээл ийм одоо нэг ийм жишээ татъя л да. Минг ярэ. Нүүрэн дээр мингтэй хүмүүс байдаг шүү дээ. Зарим хүмүүст нь зөгтөг, зарим хүмүүст нь зөгтөхгүй шүү дээ. Тэгэхээр тэр ямар очтой байдаг ийм л байдаг байхгүй. Одоо нөгөө сайхан хөөрхөн царайтай хүн байлаа. Одоо юу гэдгийг их дажгүй царайтай хүн байлаа. Тэгвэл тийм хүний царайны ерөнхий тэр дажгүй гэсэн тэр гой мэдрэмж нь их илүү хүчтэй байж байгаа байхгүй. Тэгвэл тэрэн дээр байгаа тэр жижигхэн минг одоо мингний тэр мэдрэмж нөгөө хүчтэй мэдрэмж чи уусаад улам нөгөө хүний чинь улам царайлаг болгодог байхгүй. Тэгэхээр нөгөө царайлаг хүнд минг нь улам сайхан зохиод идэх чинь тэр. Тэгвэл нөгөө царай муутад минг нь улам нөгөө гутаадаг штэ. Тэр чинь яаж юм гэхээр нөгөө царай муутаа гэсэн амар хүчтэй мэдрэмж нь явна штэ. Тэрэн дээр нөгөө мингний нөгөө сул мэдрэмж орж ирэнгүүт нөгөө царай муутаа гэсэн дүр төрхний муу мэдрэмжийг улам хүчтэй болоод улам царай муутаа гэсэн мэдрэмж орж хуургадаг байхгүй. Инхээр нэгсэндээ хүчтэй мэдрэмж нь хүчгүй мэдрэмжиндээ ингэ шингэж явдаг тийм зарчимтай байдаг. Сая бороо ярьчлаа шүү. Хүчгүй мэдрэмжийнх нь хүчтэй мэдрэмжтэй өөрийнхөө хүчээ өгдөг байхгүй. Тэгээд нөгөө хүчтэй мэдрэмж болохоор улам хүчтэй болдог. Тэгэхээр мэдрэмжийг яаж өсгөх вэ гэхээр ийм одоо нэгсэндээ өөрөөс чинь тэр мэдрэмжээ сул мэдрэмжийг одоо нэгсэндээ илүү их мэдрэх юм бол одоо илүү хүчтэй мэдрэмж чиний мэдрэмжинд илүү уусч өгдөг. Одоо чи юу гэдгийг энэ одоо хайр сэтгэлийн мэдрэмжүүд дээр их тохиолддог. Хин нэгэн хүнийг одоо жишээлх нэг шохоорох юм бол одоо жишээлх тэр хүний үйл хөдлөл улам нөгөө хүнийг чимж илүү гоё болгож хэрвээ чамд нэг таалагддаг нэг хүн урд чинь байж байгаа юм бол одоо тэр хүний тэр таалагдж байгаа тэр нэг таалагдсан тэр хүчтэй мэдрэмж дээр тэр нөгөө хүний хийж байгаа хөдөлгөөн болго илүү гоё илүү нэмж өгөөд улам нөгөө хүний улам тодтогч улам гоё болгож улам гэрэлтүүлж өгдөг байх жишээт. Тэгэхээр ийм мэдрэмж байдаг. Тэгэхээр одоо нэгсэндээ одоо тэр хүчтэй мэдрэмжийг сарниулахын тулд тэрнээс илүү хүчтэй мэдрэмж байхгүй бол сул мэдрэмжүүд бол үргэлж тэр хүчтэй мэдрэмжид өөрийг гэсэн хүчээ өгж идэг байхгүй. Одоо жишээлбэл ийм нэг юу байдаг одоо хүн бийцэх хичээлээ. За. Одоо чамайг бийцэхгүй байгаадах юм бол чи сүүлдээ төвчгээ байгаа л одоо бол одоо яаж одоо бийцэх байгаал одоо бараг хачин байдалд орно шүү дээ. Тэгвэл одоо тэгэл энэ тэндээс дуурсан чимээ мэмээ болгол улам бүр бийцэх чинь улам яагаал чи бүр бийцчихгүй твтүүлээ чамаа хэцүү болгоо. Тэр чинь л энэ л байхгүй. Тэгвэл яг энэ дээрээс одоо нэг ийм мэдрэмж гарч ирдэг. Мэдрэмжийн нэг хэцүү асуудал нөгөө хоёрдон л мэдрэмж гэж хэв. Сонсогч та амьдралын өчиг нэвтрүүлгийн лав гарагийн давталтын дугаарыг сонсож байна. За. Чиний хүсэж байгаа нөхцөл байдал, чиний одоо байгаа нөхцөл байдал хоёрын зөрчилтөн байна. Хүсэж байгаа нөхцөл байдал. Чиний одоо байгаа нөхцөл байдал. Тэрэнд хүрч чадахгүй байгаа нөхцөл байдал гэх юм уу да. Тэр хүсэж байгаа мэдрэмжинд чинь хүрч чадахгүй байгаа нөхцөл байдал. Бас хоёрдуул мэдрэмж гэдэг юм жаахан тааламжгүй мэдрэмж. Энэ одоо нэгсэндээ чамайг бийцүүлэх гадах чинь бийцүүлэхгүй байгаад ах юм бол чи бүр сүултээ яах ч учраа олохоо байдал. Тэгэхээр нэгсэндээ баг бод хумсарч үлдэр алга болдог. Сүултээ баг одоо тэгээ баг тэгээд удах юм бол тэгээд чи өөр нь хаан чамаахгүй бийц чинь гэсэн үг байхгүй. Тэр чинь л одоо тэр ийм л юу байдаг. Тэр нэг хүчтэй мэдрэмж гэдэг чинь. Тэгээд мэдрэмжүүдээс хамгийн мэдрэмжүүдийг үүсгдэг зүйлүүд дээр дотор одоо хамгийн хүчтэй мэдрэмжүүдийг юу үүсгдэг вэ? Физиологийн хэрэгцээнүүд их хамгийн хүчтэй мэдрэмжүүдийг үүсгдэг. Одоо юу вэ? Бийцэх, хөнгөрөх, идж уух, амьсгалах гэх мэт одоо ийм физиологийн зайлшгүй хэрэгцээнүүд. Одоо жишээлбэл чи хамраа таглаад одоо амьсгалахгүй одоо нэгсэндээ юу одоо нэг минут болох гэдэг үсэхгүй. Бараг эхний нэг 30 секундын дараанаас эхлээд чиний толгой дотор бараг эргэн тойрны орчин нөхцөлөө анзаарах ямар ч зөвхөн амьсгалах юмсан гэсэн бодлоос шүү юу ч үлддэг. Яаж юм эргэн тойрны бүх мэдрэмж бүгд тэр хүчтэй мэдрэмжинд уусч чинь гэсэн үг байхгүй. Ерөнхийдөө тэгэхээр физиологийн хэрэгцээнүүд хамгийн хүчтэй мэдрэмжүүдийг төрүүлдэг. Тэгэхээр физиологийн хэрэгцээг
одоо нэгсэндээ зөв цагт нь хангахгүй бол хүнийг ямар ч байдалд хүргэж болох уу хоёрдол мэдрэмжийг хүчтэй бий болгодог. Ангиснэр хүн бодит тухамсарт үйлдэл алддаг байгаа. Бодит тухамсарт үйлдэл. Тэгэхээр нэгсэндээ одоо юу гэдгийг чамайг өлсгөөд байвал одоо хит их өлссөн хүн одоо юу хийж болдгийг та нар одоо тэр нэг хогийн хонхруудаас очиж харж болно шүү дээ. Одоо жишээлбэл хогоо ухаа зогсож байна. Тэдний хувьд л тэр хүчтэй өлсөх мэдрэмж тэр ичид зовх одоо юу гэдгийг тийм мэдрэмжүүд бол ямар ч утга учиргүй болж хөрж байгаа байхгүй. Ичих, санаа зовх гэдэг зүйл бол утгагүй болж байгаа тийм. Тэгэхээр энэ нэг мэдрэмжүүдийг чамд байгаа мэдрэмж чи яагаад ингэж хүчтэй харгатай. Яг одоо чи нэг гомдсон чамайг нэг ууралц үед хөнкөө заа чи 50 бай гэж хэлэх юм бол чамайг улам дүрлэлзүүлдэгээс чамайг тайвшруулдаг шүү дээ. Энэ чи юу гэхээр нэгсэн доо нэг чиний тэр ууралж байгаа мэдрэмж их илүү хүчтэй байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи одоо 50 бай гэсэн нэг сулхан хоёр үгс хэлэх юм бол харин бүр нөгөө ууран дээр хүч нэмж улам хүч нэмж өгч гэнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр улам бүр уурлаад байдаг. Энэ чинь нэг ийм очиртай. Тэгэхээр хүн өөр дөөрөө энэ мэдрэмжүүд чи яаж ажиллаж байгаа мэдчих хэрэгтэй гол жишээ. Энэ ийм учраас энэ хоёр үндсэн дүрмийг сайн мэдчих хэрэгтэй. Энэ гэсэндээ энэ доминантын хуулиар явдаг байгаа. Мэдрэмжүүд чи хоорондоо ойдлдог. Нэгэн зэрэг чи маш олон төрлийн мэдрэмж мэдэрч байгаа. Харж байгаа, сонсож байгаа, яаж байгаа. Тэг чин аль нь гол чухал вэ гэдгийг чинь шийддэг зүйлэнд саяны энэ хуулиар шийдэгдэж идэг. Ийм зүйлүүд. Тэгэхээр одоо цаашдаа ярихад энэ их хэрэгтэй учраас би яриад байгаа юм л та одоо нэгсээ доминантын хуулийн төрс. Тэгэхээр өнөөдрийнхөө сэдвтэ оръё л да хоёлаа. Тэгээд сэтгэл зүйчээс за энэ мэдрэмжүүдийн талаар өөрийнхөө санаа бодлыг асууж олно. Тэгээд 6 үндсэн зүйлийг дурдсан. Өнөөдөр бол хайр сэтгэлийн мэдрэмж гэдэг байгаа шүү дээ. Өнгөрсөн нэвтрүүлэг дээр та за энэ сонсогчийг авъя. Яна. Сайн байна орой минь. За орой минь. Сайн байна. Зэсэн хөө зочин. Зэсэн хөө энэ нэг би өнгөрсөн нэвтрүүлэг сонссон л та. За. Өнгөрөө сэтгэлөөдсөн. Тэгээд яг та дургуулахгүй нөгөө ачаалын 6 мэдрэмж гэж ярьсан шүү дээ. Тий. Би бүрэн зөв санаж байгаа бол. Тий. Сэтгэл сүйд ч юм уу хэвчээ жаахан хэвчээ боломж байна. Одоо бол тэрнийг дахиж дурдаад өнөөдөр бол яг задлж явах гэж байгаа шүү. За. Тэг нэвтрүүлгээрээ тэгэхээр илүү ойлгомжтой болно. За өшөөс сонсноо. За баярлалаа. Тэг өнгөрсөн нэвтрүүлэг дээр бол хайр сэтгэлийн мэдрэмж гээл тэнгуут хүмүүс одоо тэ эхнэр нөхрийн харилцаа эсвэл үерхлийн харилцаа ч юм уу нэг тийм эсрэг хүсний талаарх зүйлүүд бууж орж ирэх байх. Гэтэл та өнгөрсөн нэвтрүүлэг дээр арай өөр зүйлийг дурдсан шүү дээ тий. Энэ ерөөдөө ийм л байгаа. Амьдралын утга учир гээл ингэ гутал янз бүрийн зүйл бодоод байх биш. Гол нь чи юу мэдрэх вэ гэдгийг бодох хэрэгтэй байхгүй юу? Хүн бид нар чинь хүн юм чи мэдэрж амьдэрдэг амьтаа. Тэгэхээр юу мэдрэх вэ гэдгийг мэдэх чухал байгаа байхгүй юу? Тэгэхээр аж аргал гэдэг байгаа зүйл гэдэг чинь аж аргал гэдэг чинь өөрөө яадаг зүйл юм. Мэдрэгддэг зүйл байхгүй юу? Тэрийг мэдрэх хэрэгтэй байхгүй хүн. Тэгэхээс одоо тийм зүйл байдаг ингээд яриад хайчих юм биш. Чи тийм зүйл ийм мэдрэмж мэдрэх хэрэгтэй. Ийм байдгийн гэж талаас. Тэгэхээр нэгсэндээ хамгийн нарийн одоо нэгсэндээ сэтгэхүн хэмжигдэхүн чи мэдрэмж байхгүй юу? Тийм учраас нөгөө одоо хүн адаглаад ямар нэгэн юмыг ярих гэж байгаа бол амьдралын утга учир гэж байгаа бол юу мэдэрч байна. Эндээс чинь гарч эхэлж байгаа. Аж аргалын гут аж аргалын 6 мэдрэмж яриад байна шүү дээ. Нэгдүгээр хайр сэтгэл хайр инэрлийн мэдрэмж. Хоёрдугаар амьдралын баталгаа буюу тайван амьдралын мэдрэмж. Гуравдугаар амжилтын мэдрэмж буюу одоо нэгсэндээ хүн хүсэл мөрөөдөл зорилгоо биелүүлэх мэдрэмж. Тэгээд дөрөвдүгээр болохоор өөрийн гэсэн орон зай мэдрэмж гэж байгаа. Энэ нэсэндээ миний зүйл сэнжих салт гэдээ яриад байгаа шүү дээ. Миний гэсэн мэдрэмж гэдэг байгаа шүү дээ. Дараагийн дурсамжийн мэдрэмж. Хамгийн сүүлд нь өөртөө итгэх хэдгээл өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг мэдрэмж гэсэн ийм мэдрэмжүүд. Энэ мэдрэмжүүдийг мэдрэх. Тэгвэл өнөөдөр болохоор хоёулаа хайр сэтгэлийн талаар илүү дэлгэрэнгүй ярих гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр хайр сэтгэл гэхээр хүмүүс хайр сэтгэл хайр инэрлийн мэдрэмж гингуутл одоо шууд заавал хоёр хосын тухай юм бодоод байгаа шүү. Тэгэнгүүт эн чинь бас буруу. Хит өрөөсгөл болчихдог. Одоо нөгөө хосороо байхгүй хүн яах юм? Хайр инэрлийн мэдрэмж мэдэхгүй юм уу? Тийм биш байхгүй юу? Тэгэхээр хосороо байгаа хүн ч гэсэн хайр инэрлийн мэдрэмжийг мэдрэх боломжтой. Ингээд мэдрэмж тэр хайр инэрлийн мэдрэмжийг мэдэрч сурах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр юмнаас ямарваа нэг зүйлээс тэр эерэг зүйлийг ихний ээлжинд хайж сурах хэрэгтэй гэсэн. Ямарваа нэгээс эерэг зүйлийг хайх юм бол тэр ямар ч зүйлээс эерэг зүйл хайх юм бол ямар ч зүйлээс эерэг зүйл гарч ирдэг. Одоо жишээлбэл ингийн байл одоо юу гэдгийг хүнээс муу юм хайгаад их юм бол чи одоо юу гэдгийг бурхан багшаас ч гэсэн муу юм гараад.
хангалттай болно. Бурхан багш ч гэсэн өчнөө одоо ч юу гэдэг бурхан буддаа бол одоо юу гэдэг аваа үг даяал явсан яасан бас гал өчнөө муу юм гараал ирнэ. Тийм маш олон юм гарч ирнэ. Тэгэл одоо ондоо шашин ч гэсэн ялгаа байхгүй. Тэгвэл хүнээс сайн сайхан юм хайх юм бол бүр адгийн шоронгийн хулгайчаас ч гэсэн маш сайн сайхан зүйлүүд өчнөө гаргаж ирж байна. Тэгэхээр хүн одоо нөгөө хайр инэрлийг мэдрэхийн тулд яах вэ гэхээр хүнээс энэ эерэг зүйлийг олж харж сурах хэрэгтэй байна. Эхний хэлжинд эерэг зүйлийг мэдэрч сурах хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор одоо нөгөө хүмүүс ихэвчлэн нөгөө дандаа сөрөг бодолтой явдаг. Ихэвчлэн. Бараг л хүнтэй уулзангууд бол одоо манай Монголд бол аюу их тийм болсон. Хүнтэй уулзангууд л энэ орыг намайг яачих бол. Сонсогч та амьдралын өчиг нэвтрүүлгийн лав гаргийн давталтын дугаарыг сонсож байна. Бараг л одоо энэ намайг яаж дээрэмчих, яаж лөөрчих бол, яаж холигчих бол, энэ намайг яаж хідэн төгрөгөөр холгочих бол гэдэг ч юм уу. Одоо нөгөө дандаа сөрөг бодлоо харцдаг. Анхаар нөгөө сөрөг бодол гэдэг чинь юу үүсгдэг вэ гэхээр одоо нэгсэндээ сэтгэхүй ямар бодол үүснэ. Тийм үйлдэлийг хүн өөрөө хийдэг байхгүй, өөрөө анзаарахгүйгээр хийдэг. Нөгөө нэг өнгөрсөн нэвтрүүлэг дээр ярьсан шүү дээ, бодол үйлдвэрлэдэг гэдэг. Тий. Тэр одоо үйлдвэрлэл маань одоо тэрнээс бүтээгдэхүүнээ гаргаад ирсэн юм. Одоо бидний бие махбод эд эрхтэн сэтгэхүй хоёр ч хоёрлоо хоорондоо холбоотой юм. Хоёр тустай юм биш шүү дээ. Яг нэг хоорондоо холбоотой. Тэгэхээр буцаад яадаг вэхээр одоо энийг би нэг арай ондоогоор тайлбарлая л дээ. Юу гэх юм бол одоо хүмүүс зарим нэг хүмүүс ингэдэг шүү дээ. Энэ их нүдэн талаахан. Тэгдэг. За тэгэх чинь зарим нэг хүмүүс энэ хүүтэн хөө гэдэг. Тэгэх чинь нөгөө хүн би хүүтэн хүн гэж заглаад яваагүй шүү дээ. Үгүй. Тий. Одоо юу гэдэг би бол их нүдэн дулаахан хүн гэдэг нөгөө их зарлаад яваад байгаа юм байна. Тэгэх чинь хүмүүс тийг дүгнээд байгаа юм. Энд чи юу гэж нөгөө хүний цаад дотоод бодлыг илэрхийлээд байгаа. Одоо нэгс эрэг ямиг хайх гэж оролдоод байхаар одоо чамаас би эрэг зүйлийг хайх гэж оролдоод байхаар сайн сайхан зүйлийг чи өөрөө ирэхгүй тэр нөгөө хүний үг хэл үйл хөдлөл дундаас мэдрэмж мэдэрдэг байхгүй. Мэдрэмж мэдрээд өөрөө ирэхгүй тийм дулаан мэдрэмж чамааг ингэснээр чамааг инхрийлсэн, хайрлсан, чамааг одоо нэгсэндээ одоо чамааг гисэн тийм эрэг сайхан мэдрэмжийг өөрөө ирэхгүй чи мэдэрдэг байхгүй. Нөгөө хүн одоо ам дээр юу ярихгүй ч гэсэн мэдэрдэг. Ингээд ирэхэд чамд өөрөө ирэхгүй тааламжтай болгоод тэр хүнтэй их гоё харьцмаар санагддаг байхгүй. Ингээд ирэхэд нөгөө тэр нөгөө эрэг мэдрэмж чинь одоо нэгсэндээ тэр нөгөө өөрөө ирэхгүй энэ хүн бол их дулаахан хүн байл гэж ойлгодог байхгүй. Энийний одоо хамгийн тод жишээлүүд жишээ эцэг гэх байна. Аав чи яаж ч одоо ингээл загнаал орилол одоо чамааг одоо юу гэдгийг алгадаад авсан ч гэсэн өөр ихгүй цаана нэг дулаахан байдаг шүү дээ. Яг нөгөө хүний тэр хичнээн аман дээрээ тэр ууралж исэн ч гэсэн тэр цаад дотоод бодол нь чамааг гэсэн, чиний төлөө гэсэн, чамааг хайрлсан тэр сэтгэл байж идэг. Ингээд нөгөө тэр нь өөр ихгүй чамтгийг мэддэгдээд цогсон ч цохолт биш юм шиг. Ууралж байгаа ч ууралж байгаа ч биш. Тийм байдал чамааг хүргэдэг. Тэг чи нөгөө хүүтэн хүмүүс яаж юм нөхөр хүнээс нөгөө муу мухайг нь хайгаад тахаар өөрөө ирэхгүй тэр хүнээс нөгөө хүүтэн юм ингээд өөрөө ирэхгүй тийм гэргсэн юм мэдрэмж нөгөө хүн төрдөг байхгүй. Тэгэхээр өөрөө ирэхгүй нөгөө хүн нөгөө төгсч зайгаа барьж байгаа байхгүй. Ямар нэг эвгүй санагдаа. Тэнгуутад энэ хүн амар хүүтэн хүн байна гэж өөрөө ирэхгүй ойлгодог байхгүй. Тэгэхээр хүүтэн хүн одоо дулаахан хүн гэж байдгүй, төлдгүү. Ямар ч байсан тэгэж температурыг хэмжиж болохгүй тий. Тэгээ сэтгэлийнхэн температурыг одоо бас тэгж хэмжиж болохгүй байх. Тэгэхээр одоо нэгсэндээ хүүтэн хүн тийм дулаахан хүн гэж төрдгөө. Тийм хүн болох гэж хичээх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээд эндээс одоо нэгсэндээ тэр хайр инэрлийн мэдрэмж нь юу гэхээр одоо нэгсэндээ хүнээс тэр сайхан эрэг зүйлийг хайж олох. Энэний гол учир нь тэр байгаа байхгүй. Хайр инэрлийн мэдрэмжийг зүгээр мэдрэхийн тулд